За нэг юунд Дорнод аймгийн Ташболон сувын 1-р багийн иргэд болох иргэдийн зүгээс манай нэвтрүүлэгт бас телевиз хандсны дагуу өнөөдөр Дорнод аймгийн Ташболон сувын үйл ажиллагаа явуулах шинэ компани дээр ирчээд байна. Тэгээ юуны төрөнд бас шөнийн 3 болох болсон тэр галт үнэрийн аюулгүй байдлал бас бүх зүйл дээр бас танай компанийн хувьд хариуцлага хүлээж нийгмийн ухамсар, нийгмийн хариуцлага хүлээж бас юуны төрөнд тухайн галыг цаг тухайд нь унтрааж туслах бүх зүйлээр туссанд юуны төр малчдын маань бас талархснаа бас илэрхийлж байгаа шүү гэдгийг юуны төр дуулахыг хүсэж байна. Бид бол Төмөр Завын групп компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа шинэ компани болно. Иймээс бол бид энэ тухайн энэ гажир оронтой нягт уялдаатай энэ харьцаатай ийм нэг төмөр ийм уул уурхайн компани мөн. Иймээс бидний болны ажиллаж энэ малчин ард түмэнтэй болны маш болны хариуцлагатай уялдаатай ингэж болны харьцаж байдаг. Иймээс болны өн төрөнд бидний болны малчтны малчтай болны харьцаж болны энэ хүмүүлэг үйлсээр болны энэ нэг хоор хондон харьцаг дээр маш болны эрх мэдж энийг болны дэглэж хандгаа гэж. Тэгвэл тухайн нутаг орны ард иргэдтэй бид уялдаатай гээд хандах талаар бидний болны ямар тухайн малчдуудыг бидэнд ямар нэг шаардлага хүсэлт гаргахад бидэн тэр даруйд нь болны хандаж болны тэдэнд болны хүчрийн болны шийдвэр зүтгэж жишээлбэл болны өмөлгөний хэрэгцээтэй бас нэг ямар нэг тусламж гоёх үйлсэд бид тэр угнаа эмч гэдгээр бүх талаар болны бидний болны дэмжлэг хүчилдэг. Мэдээж энэ талаар бид нар маш баяртай байна. Ер нь цааш та танаа яг компани бас яг энэ ард түмэнтэй тий яг энэ Ташболон сумтай цааш та ерөнхийдөө ямар харьцаатай байдаг вэ? Засаг дарахтай зөвхөн засаг дарахээс ямар бид нар чинь Монголын ард түмэн гэж ярьж байгаа. Энэ Монголын яг энэ 1-р багт үйл ажиллагаа явуулж байгаа энэ малчтад ер нь цааш та ямар талаар илүү их харьцаа холбоотой ерөнхийдөө бол яг сайжруулах хүсэж байна. Яагаад гэвэл өвлийн цагт ч юм уу янз бүрийн зууд гачиг тий эсвэл янз бүрийн байгалийн онцлог тий энэ байдал дээр цаашдаа ерөнхийдөө бол та нар маань яг малчтай юм хэрхэн ойр харилцаа холбоотой байдаг бай. Зөвхөн ингээд дэргэд байгаа малчд гэхээс илүү тий цаашдаа яг нутаг оронд амьдарч байгаа тэр хүмүүстэй ерөнхийдөө цаашдын яг харилцаагаа хэрхэн их яг сайжруулахыг хүсэж байна танай компанийн хувьд. Тэдний бас ард иргэдийн гол нь дуу хоолойг яг хэрхэн яг сонсохыг хүсэж байна. Тэдний бас бодож байгаа, санаж байгаа зүйлийг танай компани яг бас харилцаа холбоотой яг энэ талаар илүү их юм анхаарах ерөнхийдөө зорилго байгаа юу одоо ерөнхийдөө бол ажилчдын хувьд гэсэн компани хувьд гэсэн ямар нэг тавьсан шаардлага байгаа юу. Ер нь цаашдаа бид ингээд тухайн малчтай ч юм уу те ийм байдалтай ерөнхийдөө харилцаа холбоотой байхыг хүсэж байна ч юм уу те бас яг энэ талаар бидний илүү тусалахыг хүсэж байна гэсэн тийм танах юм зорилго байгаа юу гэдэг зүйлийг бас асуумаар байна л да. Яг дараагаас бидний дараачаа бол мөн илүү бидний бол энэ Монгол байгаа энэ хөрөнгө оруулалтын компани гэдэг Монгол компани гэдгээр нутаг орны компани гэдгээр энэ ач холбогдол улам болны дэглэж хандаж улам болны бидний болны дараачаар болны уул уурхайнхан хариуцлагатай уул уурхайны үнднээс нэн илүү болны нутаг орны хөгжилтэд ойр хавийн малчдын болны энэ ард түмний амьдралын дэвшлэх тал дээр улам болны хичээж ажиллана. Тухайлбал бидний болны одоо ойр хавийн малчид тухайн нутаг орноос болны ажилчны ажил өгөөдлийг болны багсгааж ажлын байраар хангах ажилчны ажлын байраар хангаж ажилуулах дээр бас нэг тодорхой орон тоогоор ажилуулахаар бас нэг төлөвлөж байгаа. Тэгвэл нэг настайчуудын болны нийгмийн асуудлыг бас нэг харж үзэх настайчууд өглөө настуудын болны нэг амьдралын болны төтгөж ингэж янз янзын болны төтгөлөг хүчүүлэх бас малчдад болны хандгангууд ойр хавийн малчдад бидний услгааны болны малчдын болны мал услгааны тал дээр тэгээ бас нэг хандаж ажиллана. Тэрээс гадна ойр хавийн малчдад бидний туслах тал дээр бас чатгийн дотор бас хүчтэй гэрбэлд болны бидний бас нэг хандив тусламж бодод болны хандив тусламж хүчүүлж ажиллахыг болно хичээж ажиллана гэж.
мэдээж бас танай зорилгыг хардаа би гэхдээ сая танай ингээ компанитай бас үйл ажиллагаа гадуур ингээ танилцлаа л да. Ерөнхийдөө чааштай яг Монгол ажилчдад одоо энэ ажиллаж байгаа Монгол ажилчдын хувьд те тэдний бас эрүүл мэнд тэдний бас амь насалт тал дээр хэр их юм гэхээр тэгвэл анхаарч ажилдаг бай. Магадгүй танай байгууллагын бас мэдээж одоо яг дотоод журамд бас аюулгүй байдгийг хэр их чамд ерөнхийдөө сахидаг бай гэдэг зүйлийг бас бид нараас асуумаар байна л да. Яагаад гэвэл нэг ийм зүйл байдаг Монгол үгэнд гай газарт ороос гэдэг үг байдаг. Энэ юу гүйлсэнгүү гэхээр бид нэр янз бүрийн санамсаргүй байдлаасаа болоод тий ямар нэгэн галын аюулгүй байдлаасаа болоод ч юм ямар нэгэн тавцхааны аюулгүй байдлаасаа болоод хин нэгний хайхамжгүй байдлаас болоод ч юм ямар нэгэн зүйл эрсдэх боломж ямар ч үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байдаг. Гэхдээ ерөнхийдөө танай байгууллагууд яг энэ тал дээр аюулгүй байдал компанийн аюулгүй байдал тал дээр ажилчдын аюулгүй байдал тал дээр амь нас тал дээр хэр их ерөнхийдөө анхаарч ажилладаг бай. Яг энэ тал дээр ер нь тавс жоохон бас мэдээлэл бидэнд өгөөч гэдэг зүйлийг хүсэж байна. За компани энэ аюулгүй ажиллагааны дээр бид мөрдөж ажиллах тал дээр компани дотоод журмууд байдаг. Ингээд нэг илүү компани аюулгүй ажиллагааны дотоод дүрм журам зааварчилгааны дагуу бидэн болны ажилчны шаардаж ажиллаулдаг. Гэх мэтээ бас бидний ажилчин болгоонд болны тогтсон хугацааны болны мэрэгжлийн энэ байгууллагаар болны аюулгүй ажиллагааны сургаал жил болгон 2 удаа явагдуулдаг. Энэ болны бас нэг эргээд бас өөр болны ажлын энгийн ажлын думдаанч бүр болны өдөр болгоны ажлын байрын зааварчилгаа журналын дагуу бидний болны ажлын байранд гарахаас өмнө болны энэ ажлын байрын зааварчилгаа үүж гаргадаг. Нэг юм болгоё бидний ажилчнаа ил ажлын байр дээр болны эрхвш үнэмлгээтэй тогсон ажлын байрын ямар нэг тогсон ажлын байрын сургаалд явагдуулж үнэлгөө, гэрчилгөө, сертификат байманжис тэр ажлын байранд томилж ажиллаулдаг. Дараачаа мөн илүү бидний сургаалтан улам болны компани дотоод дүрм журмын дагуу бидний цангадалж хүн болгонд болны аюулгүй ажиллагааг болны дээд хэмжээгээр хэмнэх энэ нэг шаардлагад хангах ажиллуулахыг болны хичээнэ.